өрөөнд үзэгчтэй Монголын мэдээ телевизийн өнөөдрийн онцлог зочны ярилцлагын цаг эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн ярилцлагын цагаараа бид та бүхэндээ стандарт хэмжилтийн газрын дарга ганц өмөртөө тодорхой сэдвийн хүрээнд ярилцж та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Тэгэхээр стандарт хэмжилтийн үндэсний газар өнөөдөр үйл ажиллагаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдлөө гэдэг таатай мэдээллийг бас олон нийтэд хүргээд байна л да. Тэгэхээр яг ямар үйл ажиллагаа олон улсын жишгт стандартад хүрв. За үүний гол ач холбогдлыг та үзэгчдэд тайлбарлаж өгөхгүй юу? За тэгэхээр 6 сарын 18-ны өдөр Тайланд улсын нийслэл Бангкок хотод Аз ном хөндлөн байгууллагуудын итгэмжлэлийн байгууллагын чуулган болсон. За энэ чуулган дээр бол энэ итгэмжлэлийн байгууллагуудын ижил төсний үнэлгээ гэж байдаг. Өөрөөр хэлбэл энэ бүс нутгийн байгууллага 25 орн гишүүнчлэлтэй. Энэ одоо орнууд бол өөр өөрснийхээ байгууллагын үр дүнг ижил төвшин гэдэг л өөр өөрснөө хянаж тэгээд үр дүнгийн үнэлээд тэгээд тодорхой төвшөнд хүрсэн болвол тэдгээр улсуудаа одоо тэр игнэнд нэгтгэж гэрээнд оруулдаг. За Монгол улсыг бол одоо энэ чуулганаараа оролдоод ингээд 100% саналаар өөрөөр хэлбэл MLI гэж ярьдаг тэр ижил юуны итгэмжлэлийн байгууллагуудын үр дүн хүлээх гэрээ хилцээр гэдэгт нэгдэх зөвшөөрлийг олоод тэгээ гар хэвсэх зураад ирлээ. За энэ бол одоо ямар ач холбогдолтой маш одоо ач холбогдолтой. Монгол улсын засгийн газраас 2016-20 оны засгийн газрын хөтөлбөрт бас томоохон зорилт дэвшүүлсэн л дээ. Ялангуяа энэ аж ахуйн нэгж байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын одоо өсөлтийг хангах, за худалдаан дах техникийн саадахтарыг арилгахад энэ гэрчилгээжүүлэлт, энэ чанарын гэрчилгээний асуудлын одоо чадахын дээшлүүлэх, олон улсад хүлээмжшүүлэх арга авна гэсэн. Тэгээ энэ арга хэмжээний одоо нэгдэх үе шатны ажил үндсэндээ биелж хангагдсан гэж болно. Тий. Өөрөөр хэлбэл энэ 25 орны игнэ, энэ 25 орн бол дэлхийн эдийн засгийн бараг 60% нийцэлж ийн гэсэн үг л дээ. Ийм хүчрэг одоо жишээлбэл одоо Америк гэдэг юм уу, Аз намхан, Оросын холбооны улс, Хятад, Солонгос, Япон гэдэг. Тэгээ ийм олон орны хүрээнд бас үнэлгээнд одоо ингээд үнэлүүлээд энэ хүлээн зөвшөөрүүлж байгаа. За манай одоо ямар ач холбогдолтой гэхээр өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн бол экспорт нь манай аж ахуй нэгж бизнес эрхлэгчид гаргана шүү дээ. Тэгэхээр тэр бизнес эрхлэгчдийн гаргаж байгаа бараа товаронд гэрчлэгээжүүлж гаргадаг. Аль ч орн дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орн учраас тохирлын үнэлгээний гэрчлэгээтэйгээр хэл гайлаар бараа таваараа гаргадаг. Тэгэхээр энэ гэрчлэгээг бол үндсэндээ энэ олон улсын энэ 25 оныхоо төвшөнд хүлээн зөвшөөрч чинь гэсэн үг. Нөгөө баталгаа ажилтны байгууллагын үр дүн гэхээр. Инхээр одоо манай улсаас экспортод гаргаж байгаа одоо аж ахуйн нэгж компаниуд бол энэ олон бүс нутгийн хэмжээнд одоо хүрсэн тийм чадвартай гэрчлэгээтэй болж байна гэсэн үг. Ийм одоо өндөр ач холбогдолтой. За дээр нь бол энэ ач холбогдлыг дагаад энэ баталгаа ажилтны байгууллага энэ ялангуяа манай энэ үйлдвэр аж ахуйн газрын улсуудын бас хариуцлага үүрэг мэдээж хэргийн чинь олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрнө гэдэг чинь чадах процесс үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн. Тэр улсууд энд тэнцхийн тулд тэр олон улсын стандарт тэнцсэн үйл ажиллагаа явуулах талаар манай бизнес эрхчдэл бол одоо чөлөөтэй. Энэ дээр одоо их хүчин чармайл гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр тэр нь бол үр дүнд илэрнэ шүү дээ. Тэрнээс бараа бүтээгдэхүүнээ хүргээг өөрийнхөө одоо үйл ажиллагааг олон улсын төвшөнд хүргээг бол зүгээр одоо цаас гарна гэж бол байхгүй. Энийг бол бас анхаарах ёстой. За хоёрдугаарт өмнө нь ямар хөө асуудал байсан гэхээр манай одоо үндэсний итгэмжлэлийн байгууллагын хүлээн зөвшөөрөгдөг байснаас болж гадаадын одоо орнууд тэр хүлээн зөвшөөрөгдсөн орнуудын компани хүмүүс орж ирж одоо манай бүтээгдэхүүн энэ чанарын удирдлагын менежментийн тогтолцооны одоо баталгаажуулалтыг хийдэг. За тэрнгээд одоо маш өндөр үнэтэй энэ бас яригддаг. Бас нэг иймэрхүү юу байсан л да. Одоо өөрөөр хэлбэл бас нэг тийм хэвийн бос. Тэгэхээр одоо бол энэ үндэсний одоо энэ байгууллагууд мэрэгжлийнхээ төвшөнд үнэлэгдсэн учраас энэ гадагшаа дотгошоо манай компаниуд бас өндөр үнэлгээгээр бас баталгаажуулах барих гэсэн ийм юмнууд бол аяанда бас одоо багасах өөрөөр хэл дотоодын одоо харьцангуй чадвартай болж байна гэсэн. Иймэрхүү маш олон одоо ач холбогдлыг нэрлэж болох юм л да. За үнэлгээ хийх байгууллагууд гэхлээр
ямар байгууллагууд байх вэ? Энэ бас тусгай зөвшөөрөлтэй ч гэдэг юм уу, тиймэрхүү байгууллагууд байгаа. Хүний нөөц чадварын хувьд хэрэг боломж юм байна гэсэн. За зүйтэй тэгэхээр итгэмжлэл гэдэг чинь өөрөө одоо итгэл хүлээлгэж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр улс болгон бол одоо энэ олон улсынхаа стандарт дүрм журмаар үндэсний нэг л итгэмжлэлийн байгууллагатай байдаг. За тэр нь одоо өөрөөр хэлбэл баталгаажлалтын байгууллагуудыг итгэмжилт. За чи энэ аж ахуй нэгж байгууллагуудыг бүтээгдэхүүнээр нь, за чи энэ менежментийн тогтолцоогоор нь өөрөөр үнэлэх чадвартай гэдэг итгэмжлэлийн байгууллага нь өөрөө үнэлдэг байхгүй. Баталгаажлалтын байгууллага нь бол одоо тоо бол хязгааргүй. Тэр дэд үнэхээр чадвартай байх юм бол хэдэж байсан болно. За одоо яг Монгол улсын хэмжээнд байгаа статистикаар бол 18 баталгаажлалтын байгууллага. Ер нь баталгаажуулалт гэдэг маань ер нь хоёр төрөлтэй байгаа. Нэгдүгээр одоо бараа бүтээгдэхүүн тий. Одоо жишээлбэл ноол уран бүтээгдэхүүн байхад ноол уран бүтээгдэхүүний чанар, хүнсний бүтээгдэхүүний чанарыг одоо ингээд үнэлээд баталгаажуулаад гэрчлэгээжүүлдэг. Хоёрдугаар төрөл нь бол тогтолцооны гэж байгаа. Тэр нь өөрөөр одоо бидний яриад идэг чанарын удирдлага ISO 9000 гээд байгаль орчны удирдлага 14000 гээд за тэр хүнсний аюулгүй байдлын одоо тогтолцоогод 22000 гээд. Тэгээ энэ бол байгууллага болгон бол өөр өөрийнхөө одоо онцлог үйл ажиллагаанд тогтолцоолоод энэ олон улсын стандартыг нэвтрүүлдэг. Тэр нэвтрүүлсний нь бол баталгаажлалтын байгууллага нь үнэлнэ гэсэн үг. За энэ баталгаажлалтын байгууллага нь итгэмжлэлийн байгууллага чадахыг нь үнэлж. Одоо энэ нэг ийм шатараас энэ бол дэлхийн олон улсын стандарт л та. Тэгэхээр бид бол яг энэ шатараалаараа энэ үнэлгээг чинь зүгээр ингээд очиод одоо нэг хоролдоол өгчдөг биш байхгүй юу? Бүтэн 2 жилийн хөтөлбөртэй явдаг. Нодлон манай одоо 8 сард энэ үнэлгээний мэргэжлэнгүүд 5 орны энэ 25 орны мэргэжлэнгүүд ирж одоо үнэлгээ хийсэн. Өөрөөр итгэмжлэлийн байгууллагын одоо үнэлгээгээд номосоор хийж гинүү. Энэ итгэмжлэлийн байгууллага цаашаа тэр баталгаажлагын байгууллагыг зөв үнэлж үгүй юу гэдэг ингээд. Тэгээд тэр гэрчлэгээ авсан одоо үйлдвэрлэж чадахуд нь бас үнэхээр стандартаа мөрж гинүү гэдэг ийм одоо харилцан шүтэлцээтэй ийм олон байгууллагуудын одоо юу юм да тий. Цогцсоор ингэж үнэлгээ авч гин гэсэн үг л тий. За энэ оны 1 сарын 1-ээс бас органик хүнсний тухай хууль хэрэгжээд гисэн. Яг энэ хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд баталгаажлалтын байгууллагуудаар заавал бүтээгдэхүүнээ баталгаажуулсан байх ёстой гэсэн юм үндсэн шаардлага байсан л та. Тэгэхээр яг үүнтэй холбогдож байгаа юу? Ерөнхийдөө бол холбогдно гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл үндэсний одоо энэ саяны чи ярьж байгаа юм бол энэ баталгаажлалтын байгууллагын одоо юу үнэлдэг байхгүй байлээ ш бүтээгдэхүүн тогтолцооны. Органик хүнснийх дээр бол бас олон улсын жишгээр бас нэлээд өвөрмөц тогтолцоотой. Хүнсний аюулгүй байдлынхаа хуулиар тэнд бол яг хуульчлаад өгчихсөн. Гэхдээ хөндлөнгийн байгууллагуудаар бас одоо баталгаажлалт хийлгэж болно гэдэг ингээд заасан байгаа. Өөрөө бол энэ чинь фермерийн нөгөө ургамал учраас аль болохоор тэр аж ахуй нээж байгууллагуудын одоо үүсгэл санаачлага дээр бий болсон ийм нэгжүүдээр үнэлүүлэх ийм хуульчилсан байгаа. Тэгээд тэрнийхээ дараа нь бол одоо олон улсын түвшинд юм нэлээд өндөр түвшинд үнэлгээ хийвэл баталгаажлалтын байгууллагаар үнэлүүлнэ гэсэн. Энэ хоёр систем бол хоёулаа одоо хэрэгжээд явж байгаа. Хөндлөнгийн үнэлгээнийхээ чиглэлээр бол энэ баталгаажлалтын байгууллагаар одоо үнэлүүлнэ. Өөрөөр хэлбэл олон улс хэрвээ энэ баталгаажлалтын байгууллагаар үнэлээд гарна гэвэл саяны энэ 25 орны одоо нэгдээ орсон тэр лого тэмдгээр л хэрэгжилж болно л гэсэн үг шүү дээ тий. За олон улсын түвшинд тэгэхээр 25 улс оронд ингээд одоо үйл ажиллагаа та бүхэнд хүлээн зөвшөөрүүлж байгаа юм байна. Цаашдаа дэлхийн хэмжээнд яг үнийг хүлээн зөвшөөрүүлэхэд бидний зүгээс юу хийх шаардлагатай байгаа вэ? За яг үн тий. Тэгэхээр ийм байгаа. Одоо энэ бол зөвхөн одоо энэ Аз номгонд болоод тойрсон 25 орны хэмжээнд одоо энэ байгууллагууд нь өөрснөө үнэлээд бие бинийгээ үнэлж байгаа. Цаашаа одоо яах вэ гэж одоо энэ шиг глобал учраас Европын зах зээл тийм ээ. Тэгээд одоо Латин Америк, Африк гэдэг одоо төвүүд биш шүү дээ тий. Тэгэхээр энэ олон улсын итгэмжлийн тогтолцоод гэдэг нь IF гэдэг олон улсын итгэмжлийн форум гэсэн байгууллага байдаг. За тэр нь бол өөрөө яадаг вэ гэхээр зэрэг дэлхийн одоо 100-аад орныг нэгтгэсэн. Бас одоо дэлхийн хэмжээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх энэ харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ хэлцээд нэгтгэдэг. Тэр шаардлага нь бол яг хөө бүс нутгийнхаа одоо хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бол бүс нутгийнх нь байгууллага тэнд тодорхойлтыг хийж өгөөд үндэсний итгэмжлийн байгууллага өргөдөл өгөөд тэгээд тэр гэрээнд эсэж чинь.
Тэгээ эсэх юм бол тэр олон улсынхаа сүлжээнд ороод тэгээ хүлэмжшүүрчин гэсэн үг. Тэгэхээр одоо бол энэ үнэлгээгээр бол бид нэр энэ дэлхийн одоо сүлжээнд олон улсын одоо хүлэмжшүүр хэлэлцээд орох нөхцөл бүрчлээ гэсэн үг. Тэгээ ийм учраас бид одоо засгийн газар дээр яриад зөвшөөрөл аваад одоо энэ олон улсын итгэмжлийн байгууллаганд үнэлгээнд өгөхөд өргөдлийг одоо ингээд удахгүй өгөх гэж байна. Тийм материалыг бүрдүүлээ. Тэгээ энэ оны 9-10 сараас бол энэ асуудал шийдэгдэж байна. Ингээд тэр бол нэг тодорхой хугацаа бас өгдөг. Ингээд би бол бодож байгаа нэг 2018 1 сараас ч юм уу олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тэр зүйл бол аль биесээр бол хэрэгжиж байх гэж бодож байгаа. Ингээд яах юм бол эн чинь нөгөө бүрэн утгаараа тий өөрөөр хэлбэл одоо бизнес эрхлэгчдийг тий одоо нөгөө юу гэж чадхын дээшлүүлэх, өрсөлдөх чадрын дээшлүүлэх асуудал одоо бүрэн хэмжээгээр хэрэгжинэ гэж байна. Тэгээ энэ бол энэ бүс нутгийнх бол хамгийн том нь хамгийн одоо улс өөртөө үнэлгээ гэж ойлгодог тийм. За ер нь бол ингэснээр яг үндэсний бүтээгдэхүүн үйлчлэгийг экспортод гаргахад л яг аж ахуйн иргэдэд үйлчлэгийг хөнгөлөлтөд л байна гэж ойлгоод байгаа тийм үү? За давтан баталгаажуулалт хийдэг байсан байхгүй болоод байгаа тийм. Тийм. Өөрөөр хэлбэл юу шүү дээ одоо манай бүтээгдэхүүнүүд экспортод бол жишээлбэл одоо ноос, ноолуур, ариш, ширүүл, уурхай гэдэг сүүлийн үед махны экспорт бол одоо илүү ажиж Евразийн орнуудтай одоо бас гэрээ хэлцээр. Тэгэхээр би зөв тодорхой жишээн дээр хэлээ л жишээ нь мах боловсруулгын үйлдвэр гэдэг байна шүү дээ одоо Оросын холбооны ус жишээлбэл гаргаж явах жишээтэй. Тэгэхээр энэ улсуудын одоо шаардлага ятадаар урсууч бас гаргаж байгаа ш. Гэрээ. Тэгэхээр энэ одоо дэлхийн худалдааныхаа байгууллагын жишээ энэ орнууд бол энэ одоо бүтээгдэхүүнүүд дээр нөхцөл шаардлага тавьдаг. Бүтээгдэхүүн дээр нь ийм шаардлага гэдэг стандарт техникийн зохицуулалтын шаардлага. Менежмент нь ийм шаардлага хангагдсан байх хэрэгтэй гэх. Өөрөөр хэлбэл махны үйлдвэр, мах боловсруулах хүнсний үйлдвэр бол хүнсний аюулгүй байдлын менежментийн стандартыг заавалжгүй хэрэгжүүлсэн байх хэрэгтэй. Тэгээ тэр шаардлага нь бол 22,000 стандарт. Сая одоо энэ итгэмжлийн байгууллагын үнэлгээгээр бид 4 чиглэлээр ирэх авсан. Өөрөөр хүлээмжшүүлсэн. Нэг нь бол хүнсний аюулгүй байдал. Тэгэхээр энийг автсан учраас бид нэр одоо энэ логогоо тавиад тийм гэрчилгээтэй үйлдвэр, жишээл махны үйлдвэр ингээд материалаа бүрдүүлээд одоо тэр экспорт оронд өгөхөд бол энийг бол одоо хүлээн зөвшөөрч. Өөрөөр хэлбэл тэрийг дахин одоо хянаж, шалгах, тодруулах ийм шаардлагагүй болж байна гэсэн. Тэгэхээр нөгөө техникийн саа дотор нөгөө давтан үнэлгээг ч алгуулж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөөр хэлбэл тэр талаас аж хоёрдугаар нэр хүндийн асуудал. Тухайн компани одоо олон улсын нэр энэ олон стандартуудыг нэвтрүүлээд баталгаажуулсан гэрчлэгээтэй байна гэдэг бол нөгөө хэрэглэгч үйлдвэрлэгч нөгөө харьцагч байгууллага илүү итгэл үнэмшилтэй тэр үнэтэй одоо харьцаж гэрээ контракт хийх ч юм уу үйл ажиллагаа хамтын үйл ажиллагаагаа эрхлэнэ гэсэн үг шүү дээ. Энэ бол одоо маш их ач холбогдолтой одоо өөрөөр суурин тавигдаж байна гэсэн үг шүү дээ. А тэгээд түрүүн би хэлсэн зүгээр одоо ингээд компаниуд зүгээр ингээд бүх юмнууд нь ингээд ногоон гэрлэр явчихна гэсэн үг. Тухайн компани өөрөө энэ стандартад нийцүүлээд гэрчлэгээ авчих юм бол тэр гэрчлэгээ чинь өөрөөр хэлбэл олон улс төлийн зөвшөөрөгчтэй л гэсэн үг. Одоо багш дээд сургуулиар ярил одоо дээд сургуульч янз янз нэг гэрчлэгээ диплом хүлээмжшүүлдэг шүү дээ. Чадхаас хамааруулаад тэр одоо Монгол улсын их сургуулийн гэрчлэгээ одоо хаана хэдэн орнд хүлээмжшүүлдэг. Өшөөний хувийн сургуулийн гэрчлэгээ ямар байдгийг гэдэг шиг энэ том одоо манайхны энэ дээд байгууллагын зөвшөөрсөн учраас үйлдвэр компаниуд бол тэрнийг одоо үнэлүүлээд юм авахд бол одоо хэлгайлаар бол цаа дотор багтай болно, итгэл үнэмшилтэй болно. Ингэж одоо олон улсын худалдаах хөнгөвчлөлт тийм сонгодог юу юм бэ? Арга юм байна л. Таны авчирсан энэ гэрчлэгийг хоёлоос үзэгчтэй харуулад тайлбарлаж өгье. За тийм байна. За энэ гэрчлэгээ байж гэн. Тэгээд би түрүү хэлсэн энэ итгэмжлийн байгууллагын одоо хөлийн зөвшөөрүүлэх нь гэрээнд бид нэр 4 төрлөөр оролцсон. Энэ бол одоо юу байна л да? Нэг food safety management system. Түрүүний яриад байгаа хүнсний аюулгүй байдлын 22,000 стандарт. За энэ дээр бол ингээд байж гэн. ПАК гэдэг энэ одоо бүс нутгийн бидний нөгөө 25 орны хөлийн зөвшөөрсөн байгууллагын лого. За ингээд энэ гэрээ нь байж. Тэгээ энэ гэрээнд Монгол улсын одоо
байгууллагад төлөөлж оролцлоо хүлээн зөвшөөрч байна гэд Монгол улсын байгууллагыг одоо төлөөлөд стандарт хэмжил зүйн газар нөгөө паркинг байгууллагад төлөөлөд одоо энэ паркинг өөрөөр хэлбэл дарга chair квин гэж одоо хүн байгаа. Тэг ингээд 2017 оны 6 сарын 18-нд энэ бол одоо аль бие ясны одоо болчихж байна гэсэн үг. Тэгээ энэ дараа бол бид нар бас гэрээ юмнууд нь цаанаа байж байгаа. Яг ийм дөрвөн одоо юу бид нар авсан байна. Бусад орнууд бол янз янз авдаг юм байна. Нэг удаа нэг юм уу хоёрыг манайх бол одоо дөрвийг авсан байгаа. Дөрвөн төрлөөр гэсэн. Энэ хүнсний аюулгүй байдал. Тэгээд чанарын удирдлага, байгаль орчны удирдлага, тэгээд бүтээгдэхүүн гэсэн. Би ярьсан бүтээгдэхүүн тогтолцооны гэдэг. Тэг ийм төрлөөр баталгаажуулагдаж. За тодорхой хэмжээний хугацааны дараа дахиж одоо баталгаажуулж авах ч гэдэг юм уу, тийм хугацаа ер нь байдгүй. Байлгүй яг энэ ч өөрөө яг адилхан шүү дээ. Энэ чинь өөрөө л одоо итгэх хэмжээлэг гэдэг чинь итгэх хүлээ итгэл гэсэн үг гэдэг шиг одоо энэ чинь бол зөвхөн цаг хугацааг өгчөж байгаа юм биш. 4 жилийн хугацаатай өгч байгаа. Тэгээд 4 жилд бол энэ одоо жишээл энэ 25 орн чинь бас нөгөө юугаа бие биенийг үнэлэх peer assessment ижил төвшний үнэлгээний бага ирүүлээ. Тэр багууд одоо яг нөгөө төвшөндөө байна уугүй юу? Тэрийгээ бид нар одоо яг тэр төвшөндөө байгаагүйгээ бас хамгаална. Хэрвээ одоо төвшөндөө байхгүй л энэ чинь сонгохгүй шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг энэ бол маш одоо хариуцлагатай гэсэн үг. Маш их доктортой үйл ажиллагаатай. Өөрөөр хэлбэл энийг одоо хадгална гэдэг бол тухайн одоо байгууллагын мэрэгжилтнүүд маш өндөр түвшинд доктор сууршилтай ажиллах ёстой. Стандарт дүрм журмаа бол одоо хэлбэрлэлтгүй мөрдөх ёстой. Ийм одоо шаардлагууд байна. Өөрөөр хэлбэл хугацаатай гэж ойлгож байна тийм. Тэгээд 4 жилээр бид бол энэ бол анх удаа энэ бол одоо энэ баталгаажлаа зөв лабораторийн итгэмжлэлээр бол тусдаа байгууллага байдгийг аплаг. Тэр нь бид 12 онд бас яг юм үнэлгээ хийлгээд авч ирсэн. Нодлоо 16 онд бид нар бас дахин үнэлгээ хийгээд сунгуулсан байна. Тэр үн шиг л одоо энэ үнэлгээнд л одоо байнгад одоо ингээд ийм тогтолцоогоор хянагдаал явна шүү дээ. За баярлалаа танд. За баярлалаа. Өдөртөө бид онцлог зочны ярилцлагын цагаараа стандарт хэмжил зүйн газрын дарга Ганцхан мөртөө ярилцж та бүхэнд за тодорхой мэдээлэл өглөө стандарт хэмжил зүйн газрын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хаатай мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.